Банкын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг энэ клубын бас оюутнуудын дунд ээлжид эрдэм шинжилгээний хуршаа зохион байгуулж шилдэгүүдэд нэрлэлээ. Одоогийн эрдэм шинжилгээний баг хурлын санхүүгийн чиглэлээр суралцж байгаа болоод сонирхон судалдаг оюутнуудын даатгалын тухай мэдлэгийг сайжруулах хүнсэн зорилготой байна. Мөн оюутны судалгаа шинжилгээний ажил хийж нийгмийн нийтийн арга хэмжээнд оролцох идэвхийг нэмэгдүүлэхэд ч ач холбогдол өгнө. Анхны жилдээ зохион байгуулагдж байгаа энэ арга хэмжээ эрхчлүүлүүд мөн үргэлжлэн энэ удаад бизнесийн удирдлагын чиглэлээр суралцдаг оюутнуудаас 25 судалгааны ажил ирсэн байна. Тэдний 11 нь 2 дугаар шатны шалгуулалтанд тунсан бөгөөд эхний яриа эзэд өнөөдөр тодорч байна. Тэнгэр даатгал компани шилдэг оюутнуудыг 100-аас 500 мянган төгрөгөөр урамшуулж байгаа. Тэнгэр даатгал компани нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж байгуулахын хувьд оюутнуудтай түлхүү хамтарч ажилладаг. За энэ утгаараа бид Монголын даатгалын салбар дахь тулгамдсан асуудлууд зүйдээр оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж дууслаа. Даатгалын салбарт тулгамдж байгаа асуудлуудыг хэрхэн оновчтойгоор шийдэх тэр арга замыг гол шалгуур үзүүлэлт олгож авч утсан байж байгаа. Энэ удаад оюутнууд арилжааны даатгалын зах зээлийг хөгжүүлэх, үнэндээ маркетингийн үйл ажиллагааны оролцоо ямар байдаг, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг энэ зах зээлд хэрхэн нэвтрүүлэх, иргэдийн даатгалын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх гээд хэд хэдэн чиглэлээр ихтгэл мэдээлэл бэлтгэжээ. Эрхчлүүлүүдэд эрдэм шинжилгээний баг хурлын цар хүрээ улам бүр өргөжнө гэдэгт зохион байгуулагч нь итгэлтэй байна. Мэдээллийг шинээр лавгсүрнээр бэлтгэлээ.